Улаанбаатар төмөр замын тохиол холбооны 2 дугаар ангийн 50 жилийн зориулсан Шичээ 2 подкастын хамгийн анхны дугаар эхлээд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор тохиол холбооны 2 дугаар ангийн хүндхэн албыг хашиж байсан эрхэм хадагтай жаргал сайхан Улаанбаатар төмөр замын ерөнхий инженерийн орлогч Нэмсүрэн тохиол холбооны 2 дугаар ангийн дарга Цэнгэл жаргал нар хүрэлцэн ирсэн байна. Та нартай шинэ жилийн баярын мэнд хүргье. За баярлалаа. Шинэ жилийн баярын мэндийг төвшүүлье. За өнөөдрөөс яг 50 жилийн өмнө 1972 оны 1-р сарын 1-ний өдөр тохиол холбооны 2 дугаар анги маань үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. За энэ бас давхар баярын мэндийг бас давхар хүргье. За. Тэгээд Шичээ 2 ангийн одоо тий ангитай та хэд маань яаж хувь заяага холбосон бэ? Тэрнээсээ яриагаа эхлэе гэж бодож байна. Тий жаргал сайхан дараагаас эхлэх үү. Тэгэхээр Шичээ 2 ангитай болвол хойно сургууль төгсөж ирэх Шичээ 2 ангид бол ажиллаж байсан би. Лазд шугам аппаратын танхимд ажиллаж байсан. Тэгээд дараа нь багшилж байгаад тэгээд буцаад эрэхтэй бол тохиол холбооны 2 дугаар ангийн ерөнхий инженер тэгээд ангийн дараагаар бол нийтдээ бараг 13 жил ажиллажлаа да. Тэгээд энэ тохиол холбооны 2 дугаар ангийн одоо 10 жилийн үйл ажиллагааг бол бас хариуцаж явж ирсэн байна. Өнөөдөр бодоход тий. За юуны өмнө Улаанбаатар төмөр замын тохиол холбооны 2 дугаар ангийн хамт олондоо түүхт 50 жилийн баярын мэндийг та бүхэндээ төвшүүлье. За миний хувьд бол 2007 онд Оросын холбооны улсын сургуулаа төгсөөд за тохиол холбооны 20 дугаар ангид хуваарлаг гэдэж ирж ажлын гараагаа тухайн үе одоо жаргал сайхан даргатайгаа хөлбөрийн гэрээ байгуулад тэгээ энэ шугамын 6 дугаар хэсэгт хамжигдоод Майн төртөөний мончороор ажлынхаа гарааг эхэлж байсан ийм сайхан түүхтэй. Миний хувьд бол тохиол холбооны 2 дугаар ангид 1997 онд төмөр замын коллеж байхад би 94 онд элсэж ороод 1997 онд техникчээр төгсөөд анх тохиол холбооны 2 дугаар ангид орж байлаа. За тэр үед бол ангийн дарга Бацангил дарга байсан. Ингээд тохиол холбооны 2 дугаар ангид анх ажлын гараагаа эхэлж орж байлаа. Тэгээд тэрнээс хойш одоо бүхэл бүтэн 25 жилийг энэ ангитай бас нэр холбогдоо явчихжээ. 50 жилийн 50% нь ажилласан. За жаргал сайхан даргааг болохоор нөгөө дарга гэдгээс нь гадна жагаа багш гэж хүмүүс аявих мэддэг тий. Тэр бас мэддэг. Түрүүн бас дарга дурдаад хэллээ тий. Шичээ албаны хэмжээ, тохиол холбооны одоо аж ахуйн нэгжийг удирдахжсэн хамгийн анхны эмэгтэй одоо дарга гэдгээр нь тий бид хүн бүгдээрээ бахархаж явлаа. Тэгээ яг таныг ажиллаж байгаа хугацаанд одоо тий 10 жил бас баггүй хугацаа шүү дээ. Энэ хугацаанд одоо аль хэр техник технологи ямар том төслүүд явдаг хийгдэж байсан бэ? Тэрээсээ та нэг дурсаач. За тэгэхээр 2013-аас биш 2003 оноос 13 он хүртэл бол энэ хугацаанд энэ тохиол холбооны аж ахуй одоо шинжлэгдэх, шин техник технологиор тоноглогдох ийм чухал ажлууд бол маш өрнө хийгдчихсэн. Одоо Галтрынхаа радио холбоог бол тоон технологиор шинжилж байсан. Мөн одоо энэ өртөө зөвлөгүүдийн хоорондын холбооны одоо морион төхөөрөмжийг ашиглалтанд оруулж байсан. Зөвлөгүүдийг уртасгах ийм одоо бас нэлээд томоохон ажлууд нэлээд олон зөвлөгүүд дээр хийгдэж байсан. За гихмчлэнгээр ер нь л бид нар нэг жилд нэг тийм төлөвлөгөө мөрөөдөл гэдэг ингээд байна штэ. Тэр мөрөөдлөө бид нар биелүүлчихдэг л байсан. Тий. Жишээлх юм бол энэ телеграфийн холбоо бас их хүндрэлтэй учирдаг байсан. Тэгэл энэ телеграфийн холбоог энэ жил одоо ингээд тоон технологид оруулаад нэг сайхан болгох чи гэсэн чинь тэр жилдээ сайхан бүтээл бид нар бас шинэ жилээр мөрөөдлөө биелүүлчихлээ гэж баяртаа зогсож ирсэн. Тэв сайхан үе зөндөө би. Тэгээд энэ бүхэнд бол би одоо энэ залуучуудаараа маш их бахархдаг байсан. Ерөөсөө тэр ажлыг ингээд шийдэхэд бол гол ноён нурууг нь бол залуучууд маань нугалж байлаа. Мөн түүн дээр одоо тэр манай мэрэгсэн механикууд бол одоо үргэлж миний бахархлыг төрүүлдэг байсан. Хариуцсан ажилдаа эзэн болсон ийм байдалд нь бол би үнэхээр одоо тэр бахархгүй байхын аргагүй. Тийм их сайхан хамт олонтой ажиллаж байсан да. Стал тэгсэн бах тий.
Намсан дарга гişçээ өөртөө ажиллаж байхдаа Улаанбаатар төмөр замын залуучуудын зөвлөлийг анх байгуулахад бас нэлээд хувь нэмээ оруулж хамтдаа хэлээ явдаг байсан. Та бид нар ч одоо нэг багийн гişүүд. Тэгээд энэ бас хүнхээр ажлыг хийж байхдаа тий ашиглалтын ажил чинь бас ингээд цаг наруу хэцүү тийм ээ. Тэрний хажуугаар сонгуультын идэвхтэй ажлыг хэрхэн амжуулдаг байсан. Одоо ч гэсэн та Улаанбаатар төмөр замын залуучуудын зөвлөлийг өдөртөө явж байгаа хүний хувьд залуучдын байгууллагад ойр сонин сайхан юу байна? Энэ талаас нэг жоохон Хойд энэ замын захиргааны шийдвэр за ер нь бол нөгөө залуучдын хүсэл сонирхол эрэлт хүсэл бий болсон гэсэн л да. Залуучдын байгууллага болох. Тэгээд яг энэ жагаа даргатайгаа ажиллаж байсан. Би жагаа даргийнхаа ерөнхий инженер нь орлогч дарга нь байсан. 2 жилийн хугацаанд бас бид хамт ажилласан. Удирдлаганд нь ажиллаж байсан. Тэгээд үнэхээр залуучдын хүсэл мөрөөдөл тэр цэцмаа төмөр зовчин залуучдыг одоо хөгжүүлэх энэ одоо ажлыг бид эхлүүлсэн. Та бас хамт бидний оролцоо явуулж байсан төгөлтэй. Тэгээ энэ болохоор яг л эрэлт хэрэгцээ шаардлага бий болсон байсан. Тэгээ өнөөдөр ч гэсэн бас залуучдын байгууллагын төлөө хамтдаа ажиллаж байна. Тэгээд энэ мянган төмөр замсан залуучуудаа бас үнэхээр энэ залуучдын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дандаа замын захиргаанаас болон бусад одоо үйлдвэрчний орон бусад байгууллага манаас дэмжиж тусалдагд залуучдын байгууллагын нэрээ өмнөөс талархаж байгаагаа бас дахин илэрхийлье. Тэгээд ер нь бол энэ залуучд гэдэг хаан залуучууд ажиллаж байна. Тэнд бол хөдөлмөр буцалж идэг. Цаглшгүй хөдөлмөрийн одоо эзэд бол мөнхийн залуучууд байдаг учраас бол төмөр зам залуучууд хоёрыг бол салшгүй холбоотой гэж би бол ойлгодог. Тийм. За ихэнх цэнгэл жаалдарлаас асуумаар байна л да. Одоо сая 21 оноос бидрийг нэлээд сорьсон он жил болж өнгөрлөө шүү дээ. Сүүлийн 2 жил бид нар чинь цар тахалтай тулгарлаа. Энэ үед толгойчууд маань хэрхэн ажиллаж ашиглалтын үйл ажиллагаагаа явуулж байсан бэ энэ талаараа. Түрүү дурдаад өнгөрсөн 2000 би 25 жил ажиллаж байна гэдэг. Гэхдээ 25 жил ер нь яг энэ тохиолдлын чиглэлээр ажиллах хугацаанд бас 3 жилд нь би Ирбэ албанд тээврийн хяналтын байцаагчаар бас ажилласан. 17 оны сүүлээс сая 3 сарын 16 хүртэл. За ингээд тохиол холбооны 2 дугаар ангийн дарга гэдэг эрхэм хүндтэй үүргийг 2021 оны 3 сарын 16-наас аваад одоо нэг 9 сар хагас яг ажиллаж байна. 9 сарын хагасын хугацаанд бол бид нэр ямар их ажилттай байсан нь бол ойлгомжтой байсан. За энэ жил бол ерөөсөө баг өдөр болгон цонхтой ажиллалаа. Өдөр болгон цонхтой. Тэгээ холбооны ангийн хэмжээнд бол энэ жил анх удаа бид нэр МПЦ зөвлөг шатан ногоон толгой гэж зөвлөгийг тохиол холбооны 2 дугаар ангийн одоо учаастагт хийж гүйцэтгэлээ. За том өргөтгөлийн ажлуудыг хийлээ. Агуу зөвлөг дээр тэгээд ногоон толгой шатан зөвлөгийг цувраа барагтай өртөө болгож өргөтгөхөд замын одоо анги өртөөний хамт олон ПДМС-ийн хамт олонтой ингэж хамтарч ажиллаа. За ер нь олон жил яригдсан энэ юуны Улаанбаатар юунд төвд одоо толгоотоос амгалан хүртэлх хоорондын замыг энэ жил ээр 65 болж хүчжүүлсэн их засварын одоо замын маш том цонхны ажил гэдэг. Энэ цонхны ажил бол ерөөсөө 7 хоногт 2 удаа хийх гэж явсан. Энтэй холбоотой манай залуучууд бол өдөр болгон ер нь цонхонд ажиллаж байгаа шиг ажиллалаа. Улаанбаатарын одоо 4 том өртөөн дээр ямар их кабель байдаг вэ? Тэр кабелийг бид нэр таслуулахгүй харах хэмжээг авч ажиллахын тулд өдөр шөнөгүй ер нь 5 сарын 10-наас бид нэр 7 сарын 10 хүртэл яг Улаанбаатарын участок дээр бол маш их кабелийн одоо газар шугамын ажил хийлээ. Энэ бол нийтдээ одоо кабель ухсан дүнгээрээ бол 20,000 м газар ухсан байлээ. За энийг буцаагаад ухаад болж байгааг хийж тооцох юм бол бараг 40 км газар бас ухахаар ийм ажил хийгдсэн. За агуу зөвлөг дээр мөн замын их засвар орлоо. За энэний бас бэлтгэлийг бид нар хангаж ажиллаа. За мөн эннийхээ хажуугаар бид нар ашиглалтын үйл ажиллагааг энэ жил бол маш сайн авч явлаа. Бид нар нийт дүнгээрээ бол ашиглалтын үйл ажиллагааг одоо зурмгийн тасалдал, дутагдал, одоо гэмтлийн тоог бол нийт дүнгээрээ бид нэр сая тооцож үзэхэд бол 43%-аар буурсан тий. Тэгэхээр дутагдлын тоог бол бид нар бүр бараг 70 хүртэлээр бууруулсан. Тэгээд энэ цар тахал бол биднэрт бол маш их нөлөөсөн. Гэхдээ бид нар бол ашиглалтын үйл ажиллагаа энэ олон их барилга их засварын ажлуудыг бол цаг хугацаанд нь ямар ч асуудалгүйгээр одоо бид нар хийж гүйцэтгэл байна. Тэгэхээр тохиол холбооны 2 дугаар ангийн энэ 2021 оны ажлыг дүгнээд үзэх юм бол маш их шинэ ажил, шинэ бүтээн байгуулалт хийсэн ийм сайхан он жил болж өнгөрж байна. Тэгээд өнгөрсөн байгаа.
Хүний сэтгэлд нэг ингээд нэг хоногшсон нэг үйл явдал идэв чинь нэг хөвгчлөлтэй өч юм шиг эсвэл нэг сургамжтай юм шиг тий. Тэргээ та яадаг нэг сайхан яриасаа гэж бодож байна. Өөр нэг санаас гардгүй нэг мэдэж штэ нэг тий. Нэг тэгжээж билээ тэр хүнээс нэг тим юм аваад яаж ич билээч гэдэг юм уу тий нэг. Би чинь байгууллагын ерөнхий инженерээр 12 оны 9 сард томилогдсон. Тэгээд манай хэсэг бүлэг нөхдөөс ажил хийж байгаа халтрыг барь. Тэгээ шуурга зөвлөгөө хийх болоод. Тэгээ тухайн үед бас албан дээр жагаа даргалагдсан. Бидний өмнөөс нэлээд загнуулсан. Арга ирээд одоо шуурга зөвлөгөө хийх баг. Нөгөө хүмүүсээ бэлтцсэн. За цөмөрөө шуурга зөвлөгөө хийн. Асуудал юмд одоо юу хаасан даргыг нэлээд загнасан гэж юм. Бэлтгэлтэй байгаараа гэл. Тэгээд дарга ороод ирлээ гаднаас. Ороод ирсэн дарга. Уурсан шинж алга хуцаа алсан юм алга их сайх. Тэгээ би хаалгад өгшөөж сайн байна дарга орох уу гэд. Ороод ирлээ. Тэгсэн ороод ирэн. Гайгүй юу гэсэн. Гайгүй. За дарга яралтай шуурхаа орол зарлах уу гэд. Шуурхаа хийх үү гэдгсэн. Оо яах. Маргааш өглөө угаасаа бид нар ахлахуудтайгаа селектор хийнэ үсттэй. Тэрэн дээрэлэрч. Гэт тэр чинь тухайн үед чинь нөгөө ажил аваачууд удаагүй байсан те. Нэмэгтэй хүний төсвөр хатуужл энэ ямар их мундаг нуруунд дээр ингэж юмыг авч өгд юм бэ гэдэг. Тэгээ бас одоо тухайн үед суралцчихлаа даргаасаа. Тэр чинь нэлийн сайхан дөжигдсэн байгаа байхгүй тий. Загруудаа суралцсан. Манай одоо шатаа дээр яжгаад дэвтүрт гарсан Игвэр ах нэг удаа бид сарынхаа үр дүнгийн шагналыг хилцээд тэгэл бүгднгөөр нь яриулдаг. Тэгэл бүгднгийн ер нь бол Улаанбаатарын үр дүнгийн шагналын урал ширүүх хүмүүс болдог л доо. Тэгэл бүгднгийн хасаад ийм чимдэлтэй ажилласан тэгжиж үүрэг даалгавар биелээгүй гэл. Тэгэл эхнээс нь хасаад одоо үр дүнгийн шагналын Игвэр ахын үр дүнгийн шагналыг бүр 0-л ачиж. За 50% хаслаа шүү гэсэн. Тэгэл нөгөө чин тэр үедээ гэл өнгөрч 5.35 гэл ингээд бүгдийг хасаал тэд тийм гимтэл гарсан ингэсэн одоо та нар үүрэг биелүүлээг бүгдийг нь асч. Бүгд нэг унжаагаад байж гот буцаагаа соо яах бүгднөөс нь асуудаг байхгүй. За одоо энэ дээр өөрийн чинь санал юу вэ гэсэн чинь нэг хоёр ах босч ирсэн ээ. Бүр шагнал залингийн ойлчод ах чи босч ирсэн. Энэ их зүг зүгтээ санал байна гэж. Бүгд бэргээд. Чи яаж хийж байгаад нэг жоохон юм ярьж байгаа шагнал залингаа бас авахыг бодоод гэсэн чи энэ их зүг зүгтээ санал байна гэж ав. Тэгээ бид нар бол тэр чигээрээ нээлтээд тэгтээ соёог бол тэр болгон бүгд ингэ тэгээд хасчихгүй л дээ. Тэгэж ингэж баахан одоо хасна гэж айлгаж байгаа сүулт нь яг бодит дээр бол за ингэ сүулт нь юу хэсэг бол тэгтээ ямар нэгэн тоосоод хэмтлэхгүй ажилласан учраас бүгднийг буцаагаад өгье гэх. Тэгвэл 5 грамын хувьд болохоор ингээл унжиж ингээл ахлгаа би тэгээд хүүхэд инээтрээ баахан шалтгаан ярьж байгаа яаж хийж байгаа нөгөө шагнал цэцлэнга ихэнхийн баг аваад үлдчихдэг байхгүй. Тийм юмнууд бол зөндөөт. Дараагийн үед бас зөндөө юм байна. Зөндөө одоо ярих юм бол их олон нууд задарчих гээд байгаа. Тэгээд бид л ер нь эх онд 50 жилийн ухтаад өнгөрсөн онд те 2021 онд бид нэр ангийнхаа логог бас шинчилсэн. Тэгээ 50 жилийн одоо логого хамгийн анхны одоо 1 сарын 1-ний өдөр буюу өнөөдөр задлж байгаа маа энэ тортон дээр та бүхэн харсан болоод оо энэ юм уу тийм лого түрүүчийн лого бас та нар хийжсэн. Тэгш бид нар хийжсэн. Энд дөө шүү дээ тийм бай. Тий. Одоо сайн харах юм бол бүх юм байна. Тий. За зам байна. Зүтгүүр байна. нийлхэр юу болж байгаа дараа цамхаг Энэ нөгөө сертификат систем ашиглалтанд орсон холбоотойгоор нийтдээ 67 бид нар цамхаг байгуулсан. Тэгээ цамхаа оруулж ирсэн байна. За. Дохионыхоо 3 өнгийг оруулж ирсэн байна. Дохионы 5 өнгө. Тийм байна. Сайн цэнгэр цагаан дотор ногоос тий. Тэгээ 5 Дохионы өнгөнд үндсэн 5 байна. Цэнхэр нь анаа. Тэр доторх тэр тойрог чинь цагаан цэнгэр байхгүй. Тэр одоо тэр зүтгүүрийн яг гол энэ болохоор одоо цагаан. Тэгээ ингээд цэнхэр гэж үзэж байгаа. зүтгүүрийн яг тэр гол болсон байна. За. Үндсэн юугаа бол 5 дотор одоо 50 жилийн оруулсан байна. 22 он хүртэл оруулсан байна. Ийм шинэлэг болсон байна. Их сайхан лого болсон байна. нийтдээ 23 бүтээл ирсэн. Англи дотроос зарласан уралдаанд. Тэгээ 23-оосаа бид нэрийн зарлахгүйгээр шалгуулалтаа хийгээд 5 бүтээлээ гаргаж ирээд. Тэгээ тэр 5-аас шагналт 2 байр гаргаж ирж 2
хүнийхээ юу гаргаж ирсэн. Тэгээ тэрнийхээ хоёр хүнийхээ ер нь эхний 5-аас 9 санаа орсон доо тий. Тэгээ мэрэгжлийн байгууллагаар дахиж одоо шинжиж өөрчлөж хийсэн. Тэгээд минимал нөгөө авсаархан хэрнээ явах гэж хичээсэн. Бүх юмыг бол бас харуулах хичээсэн. Ингээд тойрог үүрэгч бас радио долгионоо үзүүлсэн байна тийм. Энэ яг үндсэн энэ бол 50 жилийн лого. Үндсэн лого нь болохоор бас арай жоохон өөр байна. Тэрнээрээ яг долгионоо харуулсан байж байгаа. Зөв. Ингээд 50 жилтэй холбоотойгоор гарсан юм. Тэгээ бид нар ямарсан шин лого болж байгаа 50 жилийнхаа бас хамаагүй шинжилгээ шинэлэг болжээ. За тэгээд өнөөдрийн манай подкаст одоо энэ хүршид өндөрлж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэн эрхэм хүндэт очир та бүхэндээ маш их баярлалаа. Та нартай эрүүлийн хамгийн сайн сайхныг хүсье. За тэгээд миний зүгээс нэг жижигхэн бэлэг бэлдсэн байгаа. Тэр нь ямар учиртай тэр би асуусан л да яах гээд чөчтөө ямар бэлэг өгөх вэ гэж бодож байгаа. Тэгээд манай анги бол 72 онд байгуулагдсан юм чинь. Тэгээд 1972 онд ерөөсөө яг өвлийн хөвгөн маань ямар бэлэг хүмүүст өгдөг байсан болоо гэх. Facebook дээр хайртай кино дээр тэр шиг бас Facebook-оор асуумж явуулаад яадаг байсан гэж асуусан чинь мандрин алим баваатай чих гурвал их бэст юм шиг байлаа. Тэгээ та нартаа ингээд бэлэг өвлийн хөвгний бэлгийг гартуулъя. Баярлалаа. Вот яг биш. За, баярлалаа. За манай подкаст маш баярлалаа. Хоёр эрхэм зорчиндоо 50 жилийн одоо нэрмж итрэс анхны бэлгийг гардуулнаа. Энэ бэлэмээ оруулсан аа. Тэгээ дээшээ харсан сав бэлэгдээд за ингэж байгаа даа. За За баярлалаа. манай үндсэн лого Ямар гоё 50 жилийн лого орсон. Холбооны хоёрдугаар анги. Анхны ангийг хоёр дараадаа ингэж харсуулж байна. За Өнөөдрийн манай подкастын одоо анхны дугаарт хүрэлцэн ирсэн эрхэм жоччтой сүүлийн одоо минутыг үлдээ та бүхэн маань одоо хамт олондоо нийт төмөр замчтай зориулан өглөхгүй. За тэгэхээр түүхт 50 жилээ хийж байгаа тохиолдол холбооны 2 дугаар ангийн үеийн холбоочдоо энэ сайхан баярын мэндийг хүргэе. Та бүхэн маань энэ байгууллагыг ингээд 50 жилийн хугацаанд өнөөдрийн энэ сайхан энэ байгууллагыг одоо бий болгоход оруулсан та нарын хувь нэмэр асар ихээ. Энэ байгууллагт ажиллаж байгаа механик, инженерүүд, монтёрууд асар өндөр хариуцлагатай ажилладаг. Энэ хариуцлагаач ухамсарладаг. Тэгээд энэ ингэсний хүчинд бол өнөөдөр энэ галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаад төхөө өрөмжөө хэвийн ажилуулад ингэж явсаар ирсэн. Та бүгдтэй энэ одоо 50 жилийнхаа ойг хөдөлмөрийн өндөр амжилтаар ухтаж хүн бүр азтай, одтой, хиймэртэй явахыг хүсэн өрөөж байна. За эрхэм хүндэт Улаанбаатар төмөр замын тохиол холбооны 2 дугаар ангийн үе ахмад борлууд энэ одоо түүх 50 жилийн одоо түүхийг бүтээлчсэн өнөөдөр ажиллаж байгаа та бүхэндээ түүх 50 жилийн баярын мэндийг нийтрүүн төвшүүлье. Улаанбаатар төмөр замын гол амин судас болсон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад нийт тэргуунд байдаг тохиол холбооны систем. За мөн дээрээс нь одоо технологийн холбоо болон ариатай холбооны найдвартай үйл ажиллагааг хангадаг энэ систем нь бол салшгүй энэ одоо судас нь болж амин зүрх нь болж явсан түүхтэй. Цаашдаач одоо ийм байна. За сая бол жагаа дарга маань бол өнгөрсөн цаг хугацааны зүйлүүдэд нэлээд хэлжлээ. За цаашдаа Улаанбаатар төмөр замын тохиол холбооны систем бол хөсрөнгөө хөгжинэ. За саяхан бас бид энэ CRTP системийг нэлээд сайн нэвтрүүллээ. Улаанбаатар төмөр зам маань 2 дугаар шилэн кабеля нэвтрүүлээд тоон технологи системийг одоо шилжиж бүрээ ихээр орж ийн. За 2025 он гэхэд бол Улаанбаатар төмөр зам байгууллага маань нийтдээ цахим байгууллага болно гэсэн маш том зорилтыг төвшүүлж ажиллаж байгаа. Энэ дээр манай тохиол холбооны салбарынхан маань манлайш оролцож энэ зорилтыг одоо биелүүлэхэд хамтарч нэлээд энэ үйл ажиллагаа маань нэлээд өргөжин хөгжинэ гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд та бүхэндээ нийт холбооны 20 дугаар ангийн ахмадуудаа, залуучуудаа за
ажилтсан албан агчид та бүхэндээ түүх 50 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Гэр бүлд нь сайн сайхан дээд бүхнийг хүсээрөөё. 50 жилийн хугацаанд энэ Төмөр замын тохиол холбооны 2 дугаар ангийн түүхийг бүтээлцсэн ахмадуудаа, хамтран цуг ажиллаж байсан найз нөхөд үеийнхэндээ одоо үргэлжлүүлэн энэ тохиол холбооны 2 дугаар ангийн түүхийг бүтээлч явж байгаа хамт олондоо бүгдөөрэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд тохиол холбооны түүхт 50 жилийн баярын мэндийг нийт холбоочтой хүргье. За баярлалаа. За Улаанбаатар Төмөр замын тохиол холбооны 2 дугаар ангийн 50 жил зориулсан Шичээ 2 подкастын анхны дугаар ийхүү өндөрлөлөө. Дараагийн дугаараа бүгдээрээ уулзцгаая. Баяртай. Баярлалаа.